нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэдвүүд. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдрийн хар хайрцаг нэвтрүүлгээр сүүлийн үед олонний анхаарлыг ихээр татаж буй шинэхэн улс төрийн хүчин болох хөдөлмөрийн үндэсний намын дотоод зөрчилдөөний талаар хариулт авахаар тус намыг үүсгэн байгуулагчдын нэг удирдах зөвлөлийн гишүүн Бат Оргилыг студидд урьж ирүүлээд байна. Ингээд түүнтэй ярилццгаая. За таныг хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгээд нэг жижигхэн нэвтрүүлэг эхлэхээс өмнө жижигхэн тайлбар хийх хэрэгтэй баг. Яагаад гэвэл бид нарыг нэг гуруулаа сууж явах хэрэгтэй байсан чи яагаад хоёулаа сууж байна гэж асууж магадгүй. Тэгээ энэ нь бол яг хаа мэдээж нэг Twitter дээр үүссэн ярилцлага маань бол ингээд хин хин орж ирээ Мөнхбат те. Танаас нэг намын нэг гişүү. Ингээд хоорондоо ингээд яриад ирсэн. Харин болохоор Мөнхбаттай ярилцсны үндсэн дээр бол Мөнхбат бол яг үнэхээр өнөөдрийн бас миний асуух зарим асуултанд хариулах тийм яг субъект биш юм байна гэж ер нь бол дор чанд та хоёр бол уулзах хэрэгтэй юм байна. Тэгээд би бол тэр байдлаас дор чандыг байгаасаа гэж үссэн. Дор чандтай бол утсаар холбогдоод ингээд нэвтрүүлэгт урьж байна гэхэд бол дор чанд болохоор нэгдүгээрт би одоо намынхаа нэр хүндийг бодоод хоёрдугаарт энэ удахгүй хурал болох гэж байгаа учраас тэрнээс өмнө бид нэр ингээд янз бүрийн ямааргүй байна. Тийм учраас ингээд би энд оролцох боломжгүй байна гэж бас ойлгож хүлээж аваарай гэж хүссэн. За тэгээ мэдээж би өөрсдөө шийдвэрийг мэдээж өөрт нь үлдээгээд та бол одоо ирнэ гэснээр ирлээ. Гэхдээ хоёулаа бол нэвтрүүлгээ хийдгээрээ хийн. Надад би бол асуултаа асуудгаараа асуув. Дор чанд бол дараа нь намайг бас нэвтрүүлэгтээ урьж оруулахад болно. Хэрвээ дахиж хоёулаа ингээд хамтдаа орох хэрэгтэй бол хурлын дараа. Одоо хурал нь бол удахгүй 3 сарын 3-нд буюу эх пүрэв гарагт болох гэж байгаа гэж ойлгож байгаа тийм ээ. Тэгээд ийм болсон ш үзэгчтэй. Тэгээд хин одоо бол хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн нийслэлийн намын хорооны дарга Бат Оргилтой ингээд ярилццгаая. Асуултаа би нэг ямар эхлэмээр байна л да. Хүн намыг одоо гаргаж ирэхэд их олон залуучууд баярлж байгаа л да. Одоо юу яг баярлж байгаа. Тэгвэл мэдээж яг манай сошиал медиа дээр хэвлэл мэдээллийг одоо ойрхон дагдаг залуучууд бол сүүлд нам дотор гараад байгаа энэ үйл ойлголцлын асуудал юм уу гэж нэрлэе те. Болвол хэд асуулт байгаа юм. Тэгэхээр та бол яа харахгүй энэ одоо энэ хил амны бас голд нь орцсон өссөн ч тийм учраас одоо ингээд тайлбарлах гэдэг ингээд ирээ сууж байгаа гэж ойлгож байгаа. Яг одоогор хүн нам яг хэдэн гишүүнтэй болж байна? За яг тэд гэж бол хэлж мэдэхгүй 20,000 гаруй гишүүнтэй болсон байгаа. Одоо яг баталгаа авч амжсан амжаагуйтайгаа нийлээд бол анкета ирүүлчихсэн хүмүүс бол зөндөө байгаа. Тэгээд яг тэд гэж хэлэхэд бол хэцүү байдаг. Яагаад гэвэл одоо жишээ нь өнөөдөр л гэхэд би 300 төгрөгийн одоо баталгааг гардуулчаад ирж байна. Өнөөдөртэй. Тэгэл сая энэ 7 хоногт гэхтэл юу яаж байгаа байхгүй. Хан уул дээр л их чинь ингээл бас 230 хэлсэн гэл тэ. Тэгэл ингээл дүүргүүд дээр маш их идэвхтэй үйл ажиллагаа яваад байгаа учраас ингээ байнга яг хэдэн хүн байна гэдгийг бол хямжаахт бол хэцүү. Сараараа багцлж гаргадаг. Намын үйл ажиллагаа идэвхтэй өрнсөн хэвээр мэдээж тэ. Тэгээд ингээд хүмүүс бол шинээр нэмж илсээд байна гэж байна. Хүн намыг яг анх яг хэн үүсгэн байгуулсан юм бэ? Энэ манай энэ бол их хүүхдтэй. Одоо байдлаар нам үүссэн. Анх бүртгүүлсэн нам маань бол 2011 онд дээд шүүхэд одоо бүртгүүлсэн. Юутай бүртгэлтэй. Гэхдээ тэрнээс гадна ямар үйл явц байсан гэхээр маш олон клубүүд үйл ажиллагаагаа явуулж улс орны энэ улс төр эдийн засаг нийгмийн байдалд дүн шинжилгээ хийхийг оролдож байсан. Тэгээд тэд нар ингээд өөрийн ирэхгүй ингээд аажимдаа нэгдэж дуу хоолойгоо нэгдэх шаардлагатай болсон. Тэгээд
хөгжүүлэх клуб гэж бий болсон. Тэгээд эн чинь нийтдээ нэг 6-7 клубын одоо үйл ажиллагаал нэгдсэн гэсэн үг шүү дээ. Тэгээ аажимдаа ярьж байгаа. За бид нар бол улс төрийн хүчин болохгүй юм байна. Яг бидний гаргасан энэ шийдлүүдийг одоо энэ өчнөө олон хүмүүс оролцож хийсэн дүгнэлтүүдийг төрийн бодлого болгоход бол үнэхээр бид нар өөрсдөө л оролцохгүй болохгүй юм байна гэсэн тийм дүгнэлтэнд хүрээд тэгээд ийм 2011 онд бүртгэлтэй байсан тэр намайг түшгэлж за бид нар энүүнийг ингээд цааш нь аваад явчаа гэсэн байдлаар энэ нам үүссэн байгуулагдсан юм аа. 2011 онд тэр одоо цаасан дээр байсан нам байж таарах гэдэг тийм. Энэ нь бол нэг тийм идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй. Зүгээр бүртгүүлээд ингээ орхисон байсан намайг бид нар ер нь удирдах зүйл намын дарга энэ гэдэг нь одоо үндсэндээ бүгдээр ингээ аваад цаашаа аваад явж байгаа хэлбэр хуучин гишүүд нь ч гэсэн бол ер нь нэгдэж орж ирсэн. Тийм хүмүүс байна. Тийм нэр цохолоод ямар хүмүүс анх ингээд энэ гоё намын нэрийг олоод ингээд бас их 11 онд бас их прогрессив сэтгэжсэн байна шүү дээ. Тийм бидний дунд одоо бас одоо байж л байгаа л да. Зоригт Баатар маань байна. Тэгэл одоо Наранбаатар, Наран гэрэл одоо Хосбаяр энэ төргээл одоо их олон залуучууд бий л дээ. Тийм. Тэгээ энэ дээр бол бас нэг хэсэг эрдэмтэд ч бас байдгийн, Ахмад эрдэмтэд байдгийн. Тийм. За одоо бол бас зарим байдлаар оролцож байгаа тийм. За тэгээд ер нь бол яг нөгөө нэг ингээд нам маань үүсээд явсан их олон бизнес одоо миний таних юм бол их олон бизнес удирддаг залуучууд илссэн. Маш олон залуучууд бол үнэхээр нийгэмд үүссэн бухимдлаас гэж яаж өөрчлөх одоо чин зоригтой хөдөлгдөөд илссэн залуучууд байгаа юм гэж. Сайхан нийгэм болсон л да Ганбаатар дарга тийм ээ одоо намын дарга болоо тэгээ дараа нэг л телевизний нэвтрүүлгээр ороод нэг жоохон эвгүй байдалд ороод ингээд жоохон ер нь бол анх нөгөө нэг ухамсарыг л бас ухамсартай бай тий ухамсар нь манай нам бол арай өөр ёс зүйтэй гэж ярьжсэн нам маань болохоор дарга нь ийм байдалд ороход одоо нам нь бол ямар нэгэн юу гэдгийг арга хэмжээ авах ч юм уу хариуцлага тооцох реакц энэ ажиглагдаагүй л тий миний хувьд бол тэр сая Ганбаатар бол манай төлөвлөгөөр орсон гэхдээ дарга нь хэн байхаас үл хамааран ямар нэгэн реакц үзүүлсэн бол яг анхны тэр нөгөө хүн нам үүсчихсэн хүлээлт нэгэд үргэлжлээд ингээд явах байсан. Тэр ямар нэгэн хариуцлага тооцоогүй. Энэ дэр одоо ямар байр суурьтай та нар? За юуны өмнө бол Ганбаатар дарга бол энэ байдлаа бол нуугаагүй шүү дээ. Одоо юу гэдгийг энэ бол PR ажиллагаа байсан тий. Тэгээ одоо юу гэдгийг хаа байсан 20 хэдэн жилийн өмнөх юмыг идэвхтэй архив ухаад л ингээл тийм investigative journalism гэл тэрүүнийгээ тайлбарласан шүү дээ. Тэгээ манай сэтгүүл зүй тийм мундаг өндөрлөгт гарна гэдгийг бол би одоо анх удаа харсан те. Архивыг тэгж ууггүй хайгаал 26 жилийн өмнөх юмыг болол те. Тэгэхээр энэ нь бол ямар үед таарсан гэхээр засгийн газрыг огцруулах үгүй юу гэдэг асуудлыг явж явах үед л олон нийтийн анхаарлыг сарниулах зорилгоор бол энэ PR акц байсан гэж бол би хардгийг. Дээрээс нь бол энэ хүн хизээч энүүнийг нууж байгаагүй. Тэ. Тэгээд юу гэдгийг тэрийг ингээд тайлбарлаад явна гэхээр бол өөрөө бас нэг юм нэг уул нь бол тийм жижигхэн асуудлыг том болгох нь бол ач холбогдолгүй тийм ээ. За тэгээ Ганбаатар дарга маань бол хүн намынхан дарга нь болсон тийм ээ. Тэгээд тэрийг ач зарлсан. За тэгээд боргил дарга бол мэдээж ажиллаа өгсөн. Тэгээд хамгийн анхных нь гаргасан одоо тэр нөгөө нэг өөрийнх нь тушаал нь болохоор одоо бас их олонний хил амд байгуулад байгаа шүү дээ. Дор чандыг чөлөөлсөн ажилласан. За тэгээд энэ нөгөө нэг дайран дээр давс гихчээр энэ ягаад ч нөгөө нэг битүүний өдөр ч юм уу цагаан сарын үеэр гарчдгийн те. Ингээд олонний хил амыг дагуулад унсан те. Орж ирсэн нэг номерын тушаал нь одоо тийм байсан. Дор чандыг одоо чөлөөлөх болсон үндсэл нь өдөрдөх зөвлөл бол олонх нь тэгж хийцэн гэдэг байгаа шүү дээ тийм. Яг үндсэл нь юу гэж бодоод дор шандыг чөлөөлөх одоо шийдвэр гаргасан. Яг хөө дистаратаа ярих хэрэгтэй байх л та. Бид нар одоо ингээд сонгуульд өгч байна. Маш эрчтэй ажиллаж байна. Одоо жишээ нь бид нар хаг сайн бүтэн сайн байхгүйгээр ажиллаж байгаа. Баяруудаар ажиллаж байгаа. Тэгэхээр гинт
нөхцөл байдлууд бол илэрсэн. Дор чандын удирдлагын арга барилын талаар. Тэгэхээр тэрүүний дагуу бид нар арга хэмжээгээ авсан. Шуурхай арга хэмжээ авах шаардлагатай болсон. Тэргээрээ бид нар арга хэмжээ авсан. Тэр нь харамсалтай нь цагаан сарын үеэр бол таарсан. Тийм ээ. Тэр нь одоо ёс зүйтэй байсан үгүй юу гэдэг бол ингээд дараагийн асуудал болоо явчихна л та. Тэгээ энэ бол манай намын дотоод асуудал. Зүгээр бид нар юу тооцоолоогүй гэхээр одоо бусад намууд хин нэг одоо альбан тушаалаас нь ингээд чөлөөлөхөөр тэнцээ ингээд бөөн хил ам гарч тэр альбан тушаалтайгаа ингээд зууралддаг хэрүүл маргаан хийж намаа бутрах тийм хэмжээний ажил бол явагддаг. Тэгэхээр манайд бол тийм юм гарна гэж бол бид нар тооцоолоогүй. Тэгэхээр энэ бол зүгээр л энгийн асуудал шүү дээ. Удирдах зөвлөлийн олонх нь дөрмийнхаа дагуу намын даргатай хандаад дарга нь тэрүүнийхээ дагуу за энэ олонхын шийдвэр бол зөв байна. Энэний дагуу би ингээд тушаалаа гаргалаа гэж явсан шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол яг цагаан сар таарсан л болохоос биш бид нар бол яг үнэхээр өдөр шөнөгүй бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тийм тэгээ одоо шөнөг 2 хүртэл одоо ажиллаж шүү дээ. Тийм тэгэхээр энэ дээр бол ингээд нэг Ганбаатар дарга эрх мэдлээ хэтрүүлсэн гэж яриад байгаа. Энэ бол дөрмийнхаа дагуу л явагдсан ажил. Тийм. За одоо өөр юу гэдгийг олон гомдол бол гарч ах шиг байна. Гэхдээ юу гэдгийг яг нэг дүрмээр өмнө нь өөрөө яг тэр үйл ажиллагаагаа явуулж исэн хүмүүс болоод байснаа. Одоо яг тэр дүрмээр нь дахиад ингээд юм асуудлыг шийтгэхээр энэ бол одоо болохгүй гэдэг асуудлыг тавьж арай боломгүй л байна л да. Тэгэхээр энэ бол манай намын дотоод асуудал. Энүүнийг бол бид нар намынхаа төв хороогоор шийднэ. Тэгээ одоо харамсалтай нь зарим хүмүүс юм дотоодынхаа асуудлуудыг бол бүр ингээ гаргаж ирээд дэлгээд олон нийтэд ингээд дэлгэж яваад байна л да. Тэгэхээр энэ бол буруу. Бид нар бол нэг юм клуб байхаа болчихсон гэдгийг бас зарим хүмүүс ойлгохгүй байна. Бид нар бол улс төрийн байгууллага энүүнийг намынхаа төв хороогоор шийдэх ёстой. Тэгээд одоо энэ 3 сарын 3-нд энэ асуудал шийдэгдэнэ. За тэр үеэр аль шийдвэр гардгийг тэрнийг бол бид нар намын дотоод арчлалынхаа дагуу дагна. Одоо жишээ нь удирдах зөвлөлийн тэр олонхын гаргасан шийдвэр буруу ээжээ гэж шийдвэр гаргах юм бол бид нар тэрнийг хүлээж авна. Зөвшөөрнө. Одоо жишээ нь дор чан дарга маань тэр одоо өөрийнх нь эсрэг тэр шийдвэр гаргах юм бол одоо чухам яах юм байгаа. Би тэрийг бол одоо хэлж мэдэхгүй байна. Одоо дагах байх гэж найдаж байна. За тэгэхээр та бол яг намын дотоод асуудал гэж юм л та тий. Ил гаргаж тавиад байна гэдэг. Гэхдээ яг би бол таныг бас өөрөө чинь сошиал медиа дээр л бас анх энэ гаргаж тавьсан хүмүүсийн нэг нь бас өөр л байх гэж бодоод байна л да. Яг тэгвэл тэр үнэхээр дор чанд буюу нэрхийн нарийн бичгийн даргынхаа одоо ёс зүйгүй юм уу гинт одоо хэрэгжилжсэн арга барил нь бол буруу байсан гэдгийг гинт мэдсэн гэдэг шүү дээ. Тэгээд цаг хугацааг тааруулаагүй таарсан юм аа гэж. Гэхдээ яг за мэдээж тэр одоо бол олон нийтэд ил байгаа тэр нэг юм байгаа шүү дээ. Хариулт нь бас олддоггүй. Үнэхээр өөрийнхөө намынхаа тэр нэг листний юг за 2-3 сая доллараар үнэлээд явж гинэ. Ингээд зарах гад явж гинэ гэдэг. Энэ бол үнэн үү эсвэл зарим хүмүүсийн өөрөөс нь асуухад бол ор үндэслэлгүй зүйлээгээд манай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр хэлсэн байгаа тийм. Тэгэхээр ор үндэслэлгүй зүйлийг та яагаад ингэж гаргаж тавьсан юм бэ? Энэ би юм уу? За энэ асуудал дээр бол одоо үйл ялэг жирэмсэн гэж байдгүй гэдэг шиг тийм. Эсвэл үнэн эсвэл худлаа л байж таарна шүү дээ. Тэгэхээр би өөрийнхөө хэлсэн үгэнд бол хариуцлага хүлээхэд бэлэн. Энэ бол гэрчтэй. Тэр удирдах зөвлөлийн хурал дээр ярьсан асуудал. Тэр хурал дээр бол Ганбаатар гишүүн ордгүй. Ганбаатар гишүүнч бай, боргил дарагч бай, удирдах зөвлөл дээр. За оролцож болно, таслах эрх байхгүй. Тийм байдлаар ордог манай дүрмтэй. Тэгэхээр тэр дүрмийнхаа дагуу Ганбаатар дарга бол тэр хурал дээр байгаагүй. Дор чанд ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа ийм асуудал бол тавьсан. Тэгэхээр тэрийг бол би хэдийгээр хэлж байгаа ч гэсэн гэрчлэх одоо өчнөө олон хүмүүс байгаа. Тийм тэр намайг худлаа ярьж гин одоо чи зүгээр үү тэргээд нэг жиргээгээр найдлаа маань намайг нэг тэгсэн дээ. Тэгэхээр тэр хурал дээр бол найдлаач сууж исэн. Тийм. Тэгэхээр энэ бол би хэний ч өмнө
цэг шулуун харж байгаад бол би хэлж чадна. Би бол тэгж нэг утгагүй ингэж хүнийг гүжирдээд авах бол шаардлага байхгүй. Зүгээр би дор чандархыг бол ойлгож байна л да. Нэг за тийм ээ би одоо ингэж 5 тэр бөмбөгцсөн мага одоо хэлэлтэй биш үү тийм ээ. Гэтэ яг нэг тийм зоригтой байх бас хэрэгтэй байх л да. Тэрийг хүлээж. Яг зөв би бол одоо хэрвээ удирдах зөвлөлийн хурал дээр яригдсан асуудал бол энэ бол нөхөн ширийн доогоороо хийх гэсэн одоо тийм зүйл одоо биш шиг санагдаж байна. Намын ер нь альва төрийн бас байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг болвол галтгойг нь хариуцах буюу санхүүжилтийг болвол ингэж босгох ийм. За тэгээ зарим нь бол ингээд хэрэг төвөгт орооцолдоод явж байгаасаа ерөнхий нарийн бичгийн дарга нар байна шүү дээ тийм ээ. Тэгээ таны бодлоор дор чанд даргын хийх гэжсэн санхүүжилтийн модель тийм үү? Таны хоёр одоо ямар өөр үндсэн одоо ялгаа байгаа юм бэ? Та бол яг юутай санал зөрөлдөд байгаа. Удирдах зөвлөлийн чинь олонх нь юутай санал зөрөлдсөн. За мөнгө төгрөг босгох нь бол зүүн хэрэг. Тэрүүнийг бол хинч хүлээн зөвшөөрнө. Удирдах зөвлөл дээр тэрийг эсэргүүцсэн хүн бол байхгүй шүү дээ. Аргынх нь хувьд бол буруу байгаамаа. Тэ одоо юу гэдэг нэг ямар арга хэрэгэлсэн юм бэ? Арга нэг гэдэг нь одоо юу гэсэн? Гэхдээ яг одоо листийн тэдэн төгрөг гэж гаргаж ирж тавьдаг бол өөрөө буруу асуудал юм аа. Бид нар бол бүгдээрээ сан хөмрөг босгох үүрэгтэй хүмүүс. Тэ. Тэгэхээр тэрүүнийг бол чадах хатгаараа л босгож байгаа шүү дээ. Тэрнээс нэг юм хоолны цэс шиг тэр бол тэдэн төгрөг гэж гаргаж ирээд ингэж үзүүлэх бол эн чинь бол өөрөө буруу юм аа. Ийм хэмжээний мөнгийг бүгдээрээ босгох шүү гэдгийг бол яриад тийм ээ. Тэрүүнийгээ бол одоо жагсаалтыг бол нэг хин нэгэнд худалдах асуудал бол огт байж болохгүй шүү дээ. Тэр чинь итгэл үнэмшлэр дээрээс нь тэр намын төв хороо тэрүүнийг чи хилцэж шийддэг асуудлыг үндсэндээ яг хөө энүүнийг ингээд бүр ингээд деталь руу ороод ярих нь бол бас мэдээж хэрэг утгагүй асуудал. Энэ бол бас л дахиад төв хороогоороо энүүнийг нэлээд халуун яриа бол өрнө. Гэхдээ энэ дээр бол зэх шулуун өөрийнхөө хэлсэн дээрээ л хүмүүс байх хэрэгтэй болов уу гэж би бодож байна. Ер нь бол бид нар энэ үйлдэлээр маш чухал прецедент үүсгэсэн. Ийм байж болохгүй гэдгийг бол ийм ил тодор хэлж байгаа анхны нам бид нар бол. Хоёрдугаарт бид нар маш олон шийлэг дамбуудыг бол аварж байгаа юм. Дараа гарч ирэх. Тэ. Ингэж нам руу ингэж мөнгө барьж ингэж ийм буруу аргаар санхүүжиж болохгүй гэдгийг бол бид нар олон хүнийг аварж байгаа юм. За дээрэс нь бол энэ нам анханасаа ингэж зөв явах юм бол хүмүүсийн итгэлийг даана. Бид нар маш олон хүмүүстэй уулзж байгаа л да. Ялангуяа энэ ардчилсан хөдөлгөөнийг эхэлж исэн. Одоо энэ хүмүүс бас мэддэггүй тийм олон зүтгэлтнүүд биелдэ яг анханд нь байсан. Тэр хүмүүстэй бол бид нар уулздаг. Монгол ардын намын бас одоо ийм болчихоос нь өмнөх тэр удирдлагууд яг ийм бодлогын барьж исэн хүмүүстэй бид нар уулзсан. Та нар маш зөв юм хийж байна. Энэ хоёр намын дотор өрнөсөн 20 жилийн процессыг бол та нар асар хурдан богино хугацаанд бол ингэж яваад дамжаад үзээд тэрүүнийг шийдвэртэй одоо зогсож чадаад энэ асуудлаа ингэ зэгцэлж чадж байгаа ч юм бол та нарын энэ тамир ямар их чадaltaй потенциалтай байгааг чинь бол харуулж байгаамаа. Тэгэхээр та нар бол ингэ цуцаж болохгүй шүү. Энүүнийгээ цаашаа яг энэ ирчээрээ яваарай гэж бол бид нар захиж хэлж байгаа. Тий. Энэ бол ер нь улс төрийг бид нар өөрчлөх ёстой болсон цаг. Мөнгө бол босгож болно шүү дээ. Одоо жишээ нь бид нар нөхдүүдтэйгээ нийлээд 11 сарын 1-ийг өгөх өдөр гэдээ болгосон чи өөрөө ч гэсэн мэдж байгаа. Тэр яаж эхэлж ийсэн? Тийм өвчтөе хүүхдэд туслаач гээд 500 төгрөг бид нар хүмүүсээс цуглуулж ийсэн тий. Тэгэхэд бол баян ядуу гэлгүй бүгдээрээ тэр гудамжинд их дэлгүүрийн үүдэн сууж исэн хоёр гуйлга гуугаад сууж исэн хүүхэд цаасаа хайрцагын дотроосоо 500 төгрөг гаргаад манай тэр банкн дотор хийж исэн шүү дээ. Тэгэхэд 7 хоногийн дотор бид нар $20,000 босгоод тэр амин одоо аюулд орсон байсан хүүхдийг солонгос дэмжлэгэнд явуулаад тэр хүүхд идгээд ирсэн. Энэ түүхийг бол бид нар мэдэн шүү дээ.
Энд бол заавалчгүй нэг баян компани захирал ч юм уу, нэг олигархууд ч юм уу нэнд ингэж орж ирж асуудлыг шийдэх ямар ч шаардлага. Харин одоо яг хуу сонгуульд бол одоо мөнгө бол маш чухал нь угаасаа за Монгол төдийгүй одоо дөнгөж цэл Америкийн сонгуульд Жэд Буш гэж хүн зөвхөн нам доторх явж байгаа сонгуул дотор тэр бум гаруй доллар ингээд зарцуулчаад ялагдаад ингээд бүр сая ингээд болиё гэд бууж өгч шүү дээ. Тэр мөнгө бол яхахгүй чухал. Энэ мөнгө нь орж ирэх нь л одоо тэр ямар шугам нь хаавар зурх вэ гэдэг л болчиход байна. Тэгэхээр яг зүгээр би өөр хандвар ингээд юу гэдгийг танаа намыг ингээд нэг хүмүүс босгочиж тийм хэмжээний бол хандив бол өгөхгүй байх гэж бодож байна. Тэгээд юу гэж нэхлээр чинь дор чонд болохоор юу гэж өөрөө ярьж байгаа нэхлээр нам болвол нэг бизнесменийн мөнгөөр ингээд явчих гад байна. Нэгэн бизнесменд болохоор хараат болчих юм бол нөгөө хүн чинь мөнгөө төлсөн хүн нь хөгжмөө захиалдаг болчих гад байна. Ийм учраас би ерөнхий нарийн бичгийн дараагийн хувьд 4-5 ийм санхүүжүүлэгч тэрнээс ч олон байх хэрэгтэй маа гэдэг нэр бүхэн хүмүүсийн нэр дурддагдаад байдаг. Гэхдээ одоо дурдаад яах вэ те? Ингээд одоо өөрөө л тэгж тайлбарлаж байгаа. Тэгэхээр та бол яг зүгээр хандив нэг арга байж болох юм гэж. Гэхдээ бол үнэхээр яг бодиттой санхүүжилтийн арга хэлбэр шиг сонсогдохгүй л байна л да. Гэхдээ энэ бол би цорын ганц гэж хэлээгүй шүү дээ. Өөр олон аргууд бий. Фандрейзингийн бас олон аргууд ч бас байгаа те. Зөвхөн нэг биш. Одоо нэг юм гуйлга яагаад явах ба штэ. Тэрүүнийгээ бол төлөвлөгөөг нь бол бид нар гаргачихсан байгаа. Юуны хувьд бол дор чандаа хилдэг ч гэсэн үнэн. Бид нар нэг хүнээс хамааралгүй ийм олон компаниудаас бол бид нар хандив авчиж байгаа. Гэхдээ уучлаарай юу гэдгийг 5 тэрбум гэдэг ингээд бас явж иж болохгүй л дээ. Гэхдээ яг би уучлаарай нөгөө нэг их тэнцвэртэй хандах хүч. Та бол энэ өөрийгөө хамгаалах нь байгаа учраас би одоо нөгөө талаас чинь зорж асуултууд асуух гэдэг. Тэгэхээр тэр хүн бол юу гэдгийг ширээнд ор нэгдүгээрт 8 алцаг бол өдөртөх зөвлөдөө ярьж байна. Хоёрдугаарт эн чинь нөгөө нэг хувьдаа авах гаг баг. Тэр хүн би дор чанд би нэг чинь юу гэдгийг өөрийнх нь хувийн наасанд хийх гээд байгаамаа гэдээс юм уу? Эсвэл бол те энэ мөнгө бол нам руу орох ёстой. Нам уг мөнгөөр сонгуульд оролцоод ялах ёстой гэж зарчмын юм тавьж исэн юм уу? Одоо тий та бол ингэж л яг ресторанд орж байгаа юм шиг юм меню шиг ингэж үзүүлж болохгүй. Тэгвэл хоолных нь нэр нь байж байгааг үнийг тавихгүй байж байгаад ярилцъя гэдэг юм уу? Инхээр чи эн чинь яг зарчмын хувьд бол яг том ялгаа харагдахгүй байхгүй. Нэг нь мөнгөнийх нь дүнг тавьсан нөгөөт нь тавиагүй. Яг энэ бүх асуудлуудыг одоо бүгдээрингийн ингэж дэлгэд энэ ч ярмааргүй байна л да. Энэ бол яг намын төв хорон дээр яригдах ёстой асуудлууд одоо энэ ч ингээд задарчих гээд байна. Тэгэхээр юм ямарваа нэг юм 100% зөв 100% буруу гэж байхгүй. Тэгэхээр тэрүүнийг бол дэнслэхээс өөр аргагүй болно. Тэгэхээр тэрүүнийг дэнслэх байгууллага нь бол намын төв хороо. Энэ дээр бол зөвхөн энэ гэж бол бид нар хэлээгүй шүү дээ. Энийг бол ямар байдлаар авч явсан, удирдах зөвлөлөө яаж удирдах авч явсан. За юу гэдгийг энэ намайг 11 сар хүртэл бол одоо бид нар яаж авч явсан. Дор чан дарга 11 сараас хойш өдийг хүртэл одоо удирдахдаа ямар алдаанууд гаргасан гэл одоо иймэрхүү асуудлуудыг бол бид нар ярих юм. Тэгэхээр тэрүүнийг одоо жишээ нь ингэж гаргаж ирээд тэр хувь хүнийг ингээд янз бүрийн байдлаар би энэ ч олон нийтийн өмнө жичлэх юм уу те. Тиймэрхүү байдлыг бол гаргамааргүй байна те. За яг тэгвэл мэдээж та нар бол яг намын сахилга батын асуудал яригдж байна л да. Тэ одоо бол намын төв хороогоороо бид нэр ярилцсанаа. Мэдээж тэрнээс гарсан үр дүнг бол хэвлэл мэдээлэл хоолны нийтэд бол мэдээж хуваалцах те. Үнэхээр нам гэдэг чинь бол хувийн зүйл биш одоо нэгэнт гишүүдийн зүйл болчиход байна шүү дээ те. Тэгэхээр бол яагаад асуугаад байгааг бол та ойлгож байгаа. Яг сэтгэлгээний асуудал юм л да. Энд чинь нэлээд олон хүмүүс энэ бидний юм гэж бодоод яваад байна. Бидний гэдэг нь одоо нэг цөөхөн нэг 100 200 хүний юм гэл ингээд бодоод яваад байна шүү дээ. Бид нар энийг ихлүүлсэн юм чинь ингээд. Тэгэхээр эн чинь тийм биш болчиход байна. Энэ бол одоо ингээд 20 мянга магадгүй одоо ингээд анкетуудаа өчнөө хүмүүс өгж байгаа. Ямар хугацаанд нэмэгт хэд болж нэмэгдгийг мэдэхгүй. Тэр хүмүүсийн өмнө бид нар бол маш их хариуцлага хүлээч гэсэн ийм улс төрийн байгууллага гэдгийг ухамсарлаасай гэж бол би нэгдүгээр хүсэж байна. Тэгээд асуудалт бол ингээд тулхтай, нухацтай хандаж шийдэх ёстой юм аа. Зүгээр бидний дотоод энэ асуудал ийм хэмжээнд хүрсэнд бол би нэг талаасаа бол харамсаж байна.
А нөгөө талаасаа бол бид нар үнэхээр нэг тийм жижигхэн клуб биш Монголын нам болцсон байна гэдгийг бол нөгөө талаас харуулж байна. Энэ зүгээр л нэг юм байгууллагын дотоод асуудал шүү дээ. Энд чинь дарга нь халагчлаадаг, солигчлаадаг те. Гэтэл одоо энэ чинь ингээд улс даяараа эн чинь юу болчихв, энэ байгууллагын дотор юу болоод байна вэ гэд энэ харж байгаа нь бол өөрөө бас сайн зүйл гэж бол харж байна. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн нийслэлийн намын хорооны дарга Бат Оргилтой ярилцж байна. Ингээд бүгдээрээ хэсэг хормын дараа ярилцлага үргэлжлүүлцгээе. Нэвтрүүлэгтээ эргэн тавтан морилно. Өнөөдөр бид хөдөлмөрийн үндэсний намын дотоод асуудлын талаар дийлгэрэнгүү ярилцж байна. Харин надтай хамт хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн Бат Оргил ярилцж байна. Иймэрхүү бас нэг яриа байна л да. Юу гэж нэхлээр анхнаасаа бол тохирохтой бол Бат Оргил бол за нийслэлийнхаа намын хорооны дараа бол ингээд нийслэлд өрсөлдөө. Тэ иргэдийн хурлын тэргүүлэгчдэд одоо ингээд өрсөлдөх юм аа. За тэгээд дараа нь ингээд байгаадсан чинь Бат Оргил өөрөө энэндээ сонирхолгүй болоод өөрөө нөгөө листэнд юм уу тойрогт юм уу. За улсын хурлд ингээд санаарахад тэгэнгүүтээр энэ дээр ингээд хувийн тоглолт бас хийгээд магадaltaй гэсэн яриа байдаг. Энэ хэр үндэслэлтэй. Яг уу тэгж хүмүүс хардах эрх нь бол байгаа шүү дээ. Угаасаа бидний 20 хэдэн жил тоолж ирсэн түүх маань бол хүмүүсийг тийм тэгж хардах байдалд хүргэж байна. Тэгэхээр энэ процессыг бол хүмүүс мэдэхгүй байна. Одоо юу гэдэг нам дотроо бол би хизээч одоо би нэг ийм албан тушаалд очие гэж санаачлаг гаргаж байгаачгүй. Одоо юу гэдэг нэг заалнаас асуудал дэвшүүлнэ гэдэг шүү дээ. Би хизээч тэгж байгаагүй. Нийслэлийн намын хороог ингээд удирдаад яваач гэдэг саналыг бол надад хэсэг нөхдүүд маань бол тавьсан. Тэгээ үнэхээр тийм шаардлагатай намын нөхдүүд маань ингэх хэрэгтэй гэж байгаа юм бол би энүүнийг бодъё ч гэж цаг аваагүй. Та нар тэгж намайг ийшээгээ явах ёстой гэж үзчихвэл би явъя гүйцэтгэе. Ямар ч асуудал байхгүй гэж би шууд газар дээр нь хүлээж авсан. Яагаад гэвэл миний логик өдөө болтол явлаа шүү дээ. Бид энэ засгийг авах ёстой гэдгийг л бодолтой болохоос биш. Би энэ дотор нэг дарга болчих гэсэн бодол бол надад байгаагүй шүү дээ. Бидний одоо ингээ хэрэгжүүлэх гээд санаачлаад яваад байгаа тэр ажлуудыг энэ засаг бол хизээч нэгдүгээрт хүлээж авахгүй юм байна. Хүлээж авсан ч хоёрдугаарт хүлээж авсан ч тэд нэр хэрэгжүүлэх чадвар нь байхгүй юм байна гэдэг нь бол сая сүүлийн 2 жилийн дотор бол бид нарт одоо жишээ нь реформ клубын хувьд бол харагдчихлаа л да. Бид нар одоо ингээд энэ төр засгийн хийх ёстой юмнуудыг бол ингээд бодлогын салбарын бодлогуудыг ингээд зарим салбарууд дээр гаргаад өглөө штэ. Тэгэхээр тэрүүнийг хүлээж авч хэрэгжүүлэх тэр чадвар нь энэ системэнд байхгүй болсон байна. Тийм учраас бидний хийгээд байгаа бүх ажил бол үр дүнгүй ингээд нэг талаар өнгөрөх гээд байгаа учраас улс төрлөө орж энэ бидний саналыг хүлээж авдаг системийг байгуулахад хүч нэмэр болёо гэж орж ирсэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр хэн байх нь бол бидний хувьд бол тийм чухал биш. Энд чинь ямар өнөө сайхан самбуу өнөө гишүүний хэлдэг шиг те өнөө энэ их хуралд чинь авилгал авах гэж ордгийн байна гэдэг шигтэй. Бид нар бол тэгж авилгал авах гэж улаарж байгаа хүмүүс биш шүү дээ. Тэгэхээр энэ чинь хин нэг нь бидний хин нэг нь ийшээ орох ёстой. Тэр нь одоо бий байна уу? Найдлаа байна уу? Тэр нь миний хувьд бол зарчмын ялгаа бол байхгүй. Зүгээр би юунд бухимдаж яг миний нэг уулзалтан дээр хэлсэн үгийг л одоо нэг ишлээд байд юм л да. Тэгэхээр бол одоо би бол тэрийг яг ингэж бодож итгэж өдөө болтол хүрсэн те. Гэтэл бол энэ үгүй байсан юм байна. Цаанаасаа ингээд ийм өөр бодолтойгоор ингэж дорч хамт маань явсан юм байна гэдэг тэр нь бол илэрхий болсон. Тэ. Тэгэхээр тэр асуудал ингэж гарахад бол ингээд надад бол цаасан малгай өмсүүлж ижээ. Тэ. Энэ бол шал өөр бодолтой ингэж явсан байна гэдгийг бол би найз нөхдийнхөө дунд халуун толгойн дотроо ярьсан юмыг бол харамсалтай надад гадагшаа ийм өчүүхэн байдлаар хин тэгж боддгийг мэдэхгүй тэр өөрийнхөө бодлыг бол гадагшаага цацсан байна. Тий. Би бол тэгж л тайлбарлаа. Яг эцэстээ хувь хүний одоо сонголтолтой та их хуралд дэвшээ гэж бодож байна уу? Нийслэлийн иргэдийн хуралд дэвшээ гэж бодож байна уу? Эсвэл шийдвэрээ гаргаж амжаагүй байгаа юу? Гэхдээ одоо энэ бол олонхороо шийддэг л асуудал шүү дээ.
Тэгээ одоо ямар ч байсан ингээл өдөө болтол намайг нийслэлээ ахлаад яваа гэж би одоо нийслэлээ ахлаад одоо болтол явж л байгаа. Тэр одоо хүмүүсийн яриад байгаа шиг миний нэр ингээ нэг листэнд орчоод ч юм уу эсвэл тойрог дээр ч юм уу юу ч байхгүй л байгаа шүү дээ. Энэ бол одоо дорж хан даргын өөрийнх нь одоо телевизээр ярьж байгааг энэ бол сонссон. Их сайхан тайлбарлаж илээ. Одоо бид нар бол хуулийнхаа дагуу ингэдэг штэ гэл тэ одоо төв хороогоор энэ асуудал шийдэгдэн штэ. Би бол үнэхээр тэгж бодож байна. Энэ асуудал бол төв хороогоор шийдэгдэнэ. Хэрхэн шийдэгдгийг бол би хэлж мэдэхгүй. Ямар ч байсан ингээд нэг 5 тэрбумаар энэ нэгэ зарчаарай гэж бол нэг төв хорооноос бол шийдэл гарахгүй байх л гэж би бодож байна. Юуны хувьд бол хэн орох уу гэдэг нь бол одоо тэр хүмүүсийн оруулсан хувь нэмэр чадвар улс төрийн тэр буур суур гэдэг бол их олон талаас нь шалгуур гарч ирнэ. Тэр журмуудаа бол бид нар төв хороогоор хилцэх хэрэгтэй. Тэрнээс зүгээр нэг ингэж орж ирснээр л гинтхэн учир зүггүй санал хураагаад эхлэхгүй штэ. Энд чинь эхлээд ингээд ил тод журмууд батлагдана. Тэр журмаа төв хороогоор батлана. Дараагийнхаа төв хороороо тэр хүмүүсийг үнэлж чагсаана гэдэг. Ийм ажлууд бол өрнөх хэрэгтэй юм аа. Одоо мэдээж дорчхонд бол тэгсэн л дээ би бол шүүх одоо тэр шийдвэрийн байгууллагуудаар бол ханднаа. Хуулийн дагуу юмыг бол асуудлыг өргөж тавина гэдэг. Тэгсэн. Төв хорооны хурлыг бол яг хин хинэн бүгдээрээ хүлээж байгаа гэдгээ хэлж чинь тааж хэлж чинь тийм ээ. Төв хорооноос нэг шийдвэр гарна. Төв хорооны гарсан шийдвэрийг та хүндлэхгүй. Хэрвээ таны одоо юу гэдгийг эсрэг юм уу гарах юм бол тийм. Тэр бол хүндлээд явна. Ер нь хинч хүндлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээ хүндлэхээс гадна тэр үнийг биелүүлнэ. Тий. Тэрийг бол ямар ч эргэлзээ байхгүй. Тэгнэ гэж бол би ам амдгаа өргөсөн хүн. Тэр үнийг биелүүлээл явна. Гол нь ингээд андгаагаа биелүүлдэг хүмүүс байна л да. Тэгээд харамсалтай нь тэгээд одоо ингээд шүүх мөх гэдээ бас ярьж байгаа бол мэдхгүй. Тэр хүний эрхэлдээ тэрийг хорж болохгүй. Гэхдээ тэр хүн бол андгаа өргөсөн. Албан тушааллын төлөө ингэж зуурлаггүй байхгүй. Угаасаа ингээл ярилцлага энэ тэрийг ингээл аваад үзэхэд боргил дарах өчнөө ярьж байсан доор чамд ч гэсэн ярьж байсан шүү дээ. Хэрв зэ манай намын гишүүн элдв янзын асуудал гаргах, хэл ахуйлд оролцох тий эсвэл ёс зүйн янз бүрийн асуудалд орох юм бол шүүх биш манай нам өөрөө дотроо арга хэмжээ авнаа гэдгийг бол удаа дараа мэдэгдэжсэн. За дараагийн өөрийнх нь ярьдаг асуудал манай намд бол дарга нар юм шийддэг. Удирдах зөвлөл бүрэн эрхийг бол барьж авдаг байгууллага гэдэг одоо өчнөө хэлсэн. Тэгээ удирдах зөвлөл нь намынхаа дарагтайгаа нийлээд олонхороо за ингэж болохгүй гэдэг одоо жишээ шийдвэр гаргацсан баг. Одоо би л ерөнхий нарийн бичгийн дарга байсан бол за тэгвэл олонхийнхоо энэ шийдвэрийг би дагая гэж бол тэгэл явчих байсан. Тэгэхээр харамсалтай нь бол энэ асуудал бол ингэхгүй байна. Тэгэхээр энэ яалтчгүй төв хорон дээрээ бол очив. Гэхдээ тэгээд хүлэнж авсан аваагүй төв хороогоор л шийдэгдэх асуудалтай энэ чинь одонгоо гэж хүнийг бол үүрэг гүйцэтгэгчээр томилсон байгаа шүү дээ. Тэр одонгоо маань ч гэсэн тэр бидний л нэг ерөнхий нарийн бичгийн дарга болохгүй гэж тэр хүн бол өчнөө юу яасан шүү дээ. Татгалзаж дургуутсан шүү дээ. Энд бол бид нар бас л дахиад олонхороо чи биелүүлээ. Энэ бол олонхын шийдвэрээ. Та бол үүрэг гүйцэтгэгчээр байна. Яагаад гэвэл энэ ч эмэгтэй хүн бол энэ ч ийм үед юмыг зөөлөлтгөө энэ асуудлыг бол та ингээд аваад яваа. Ирчүүд бол хоорондоо одоо ингээд нэлээд ширүүн дуурч магадгүй юм шиг байна. Гэт тал талаас нь ятгах жагаад энэ хүнийг за тэгвэл хамаагүй би энэ юу төв хорооны хурал болтол би үүрэг гүйцэтгэгчээр ингээд явхад бол одоо би та нарын шийдвэрийг хөндлөж байна гэдэг энэ хүлээгээд авсан. Тэрнээс одоо бас нэг зарим нэгэн нөхдүүдийн одоо харааж зүгж байгаагаар байгаа шиг тийм албан тушаалын төлөө тэгж бас нэг хүн хатан мөлгөж байгаа хүн бол бас биш ээ. Тэгэхээр ер нь бол ингээд сонсогдоод байхад бол анханасаа энэ бүтэц зохион байгуулалтын энэ юм дээр та нараас жоохон хий гаргацсан юм шиг сонсогдоод байна л да. Яагаад гэхээр тийм ээ удирдах зөвлөлийн дарга нь байдаг. Ерөнхий нарийн бичгийн дарга нь байдаг. Тэгээд тэгсэн мөртлөө эн чинь одоо удирдах зөвлөлийнх нь гишүүд нь хуралдаад ингээд ерөнхий нарийн бичгийн дарга болиулна гэж. Эн чинь бас нэг тийм ажиглагдаад байна л да. Тийм. Энэ бол үнэхээр яахаа аргагүй алдаа болжээ. За бид нар бусад намуудын байдлыг хараад
За энэ дээр бол бас Дорж хаан даргын өөрийнх нь хувийн нэмэр бол бас их нэлээд байсан те. Одоо энэ Ганбаатар дарга орж ирнэ. Тийм учраас энэ хүнийг бол ямар ч эрх мэдлгүй байлгана гэсэн одоо тийм бодолтой байсан. Тэ. Тэгээд тэргээрээ бол одоо жишээ нь дүрмээ баталсан. Гэхдээ ямар гажуудал гаргасан гэхээр тэр эрх мэдлийг бүгдээрингийн намын дарга гэдэг хүнээс аваад ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг дээр бол хитрхи их эрх мэдлийг бол энэ төвлөрүүлсэн дүрм боловсруулсан. За энүүнийг бол жишээ нь миний бие тэ удирдах хурлын одоо зөвлөлийн хурал дээр за одоо би тоолж хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан миний санахын 5-аас 6 удаа одоо санаж байгаагаараа хэлэхэд энэ болохгүй байна. Нарийн бичгийн дарга үүзэгийн гишүүн 2 гэдэг одоо миний энэ албан тушаал болохгүй байна. Энийгээ салгая. Ерөнхий нарийн бичгийн дарга гэж ийм эрх мэдэлтэй хүн бас баймааргүй байна. Энүүнийгээ салгая. Эрүүл биш байна гэдэг удаа санал тавьж ирсэн. Болохгүй. Одоохондоо ингэж явна. Сонгуулийн дараа энэ асуудал бол тэгээд хоёр тишээ болж шийднэ гэсэн ийм байдлаар асуудал хандж ирсэн. Тэгэхээр бидний гаргасан алдаа ер нь юу вэ гэхээр хитрхи их жинг итгэлцэл төгсөн. Бид нар өргөсөн андгаа тангарахтаа бол хитрхи их найдсан. Тэгэхээр ингэж болдгүй юм байна гэдэг бол биднэрт асар том сургамж. Тэгэхээр тийм учраас бид нар намынхаа дүрмийг өөрчлөе гэдэг одоо ийм санал гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр энүүнийг бол бид нар одоо ярьж байгаа шийдчихдэг асуудал биш учраас намын төв хорооны одоо энэ хурлаар энэ асуудлыг бол дэвшүүлж тэнцэнээс энэ санаачлагыг дэмжиж ажлын хэсэг томилж ажиллах ёстой юм. Тэ. Энэ дээр бол бид нар энэ бүх завхарлуудыг бол залруулах нь биднэрт манай намд энэ Монгол улсад бол маш хэрэгтэй. Бид нар бол энэ эрүүлжих процессыг ийм алдаа хийж үзэл ингээд яваад байна шүү дээ. За энэ хуучин тогтолцоо болохгүй байна. Энийг засъя. Засахаараа яаж засъя? Ингээд засчихъя гэсэн чинь энэ бол болдгүй юм байна. Энэ итгэлцэл гэдэг юм дээр бол хитрхи найдвар тавьж болдгүй юм байна. Анхнаасаа л бүх юмыг яг журмын дагуу ингэж хийх хэрэгтэй байна гэдэг ийм сургамж авч байна. Тэгэхээр одоо бол бид нар эхний ээлжинд дотоод журмуудаа бол одоо өөрчлөх ажлын хэсэг гаргацсан явж байна. Энэ төв хороогоор бол тэр асуудлуудаа бас бүх журмуудаа бол бид нар өөрчлөн батлана. Улмаар намынхаа дүрмийг бас сонгуулийн өмнө тэр сонгуулийн дараа биш. Сонгуулийн өмнө энүүнийг бол бид нар өөрчлөх ёстой. Энэ нам бол нэг хүний удирдлагатай кампани бол байж болохгүй. Тэ одоо удирдах зүйлдөө энэ хүмүүсийг орууллаа. Танилцсан. Энэ хүнийг гаргалаа. Хинээс санал авахгүй ийм байдлаар л ирлээ шүү дээ. Тэгэхээр ингэж болдгүй юм байна. Ямар ч эрх мэдэл хүнийг бол эвддэг юм байна. Тэгэхээр энэ эрх мэдлийг л бол ер нь хязгаарлаж тэр арчлал гэдэг юмыг бол жинхэнэ утгаар нь бид нэр өөрсдөө дотроосоо хамгаалах ёстой. Энэ хамгаална гэдэг бол ялчгүй бас нэг юм тэмцэл өрнөдөг юм байна. Тэгэхээр энэ тэмцлийн одоо юу бол эн чинь нэг хувь хүний асуудал биш шүү дээ. Бид нар бол энэ зарчмын төлөө тэмцэж байгаа л одоо үзэгдэл нь гадаа бол гаднаасаа нэг юм хагарал гэж бол харагдаад байгаа юм. За тэгэхээр хүн нам маань бол ерөнхийдөө бол социал демократ үзэл баримталтай нам. Одоо сонгуулийн санхүүжилтийг чинь ингээд хараад тахад бол тэгээ сүүлийн үеийн ерөнхийдөө олон танил гишүүнчлэлийг чинь хараад тахад бол маш олон бизнесийн маш олон тэгээд нэлээд эрүүл сайхан бизнесүүд авч явж байгаа ийм залуучууд ингээд ороод байна л. За энэ дээр залуучууд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах бах те. Тэгэхэд ингэчээр чи одоо нөгөө нэг социал демократ үзэл санал баримталтай маань хэр зөрчилдөх вэ? Бизнесүүдийн мөнгийг авцсан нам чинь өөрөө эргээд одоо үйлчлэгт мөр төлөөсөнд унахгүй юу гэсэн. Болоод нөгөө анханасаа өгч байгаа хүмүүс нь ямар сэтгэлээр мөнгө хандуулж байгаа те. За энэ бол маш энгийн асуудал. Хоёрхан юм хэлээ. За нэгдүгээрт социал демократ одоо улс төрийн үзэл давмгайлсан улс орнуудыг бол бид нар мэднэ. За тэр нь бол одоо Скандинавын орн гэж бид нар ярьдаг штэ. За одоо эсвэл Австри байна, тэ. Энэ социал демократууд л засгийг барьж байгаа штэ. Хаашаа тэдний намд нь ерөөсөө бизнесмэнүүд байдгүй юм уу, тэ. Бизнесмен ахаараа социал демократ үзэлтэй байж болдгүй юм уу? Би одоо жишээ нь бизнес эрхлээд миний бизнес ингээ амжилттай явахаар би социал демократаа бодлоод одоо юу болох нь шүү дээ те. Заавалчгүй нэг юм
Republican маягийн одоо үзэлтэй заавалчгүй болох нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр үгүй шүү дээ. Социал одоо би 40 гарцсан хүн гэдэг чинь бол миний үзэл баримтал бол одоо ингээд тогтцсон. Би зэрлэг капитализмд бол итгэдэггүй. Нэг хэсэг нь ингээ огцон баяжчаад тэгээд дараа нь тэдний баялаг нь доошоогоо ингээд нэвчээд бусад ард түмэнд баяждаг юм а гэсэн тэр неолиберализмын тэр онолыг бол би үгүйсгдэг. Яагаад гэвэл энэ одоо миний үзсэн сурсан ном одоо судалгааны материалаар бол тэрэнд заавалчгүй за бүр тийм байлаач гэж авч үзсэн. Нэг хэсэг нь баяжсан бол тэр доошоогоо нэвчих эффект нь зөвхөн төрийн оролцоо байжээж тэр нэвчих эффект үүсдэг юм а гэдэг бол онлоороо практикаараа нотолцоод байна те. Тэгэхээр энэ бол миний итгэл үнэмшил. Би өөрөө яаж ч баяжсан энэ үзэл бодол бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Манай намд ер нь илсэж байгаа одоо өнөөдөр яг өнөөгийн цагт илсэж байгаа хүмүүс бол ихэнх нь бүр дийлэнх нь итгэл үнэмшлэрээ бол илсэж байгаа хүмүүс. Тэрнээс ашиг хараагүй магадгүй алдагдaltaй шүү дээ манайд яах. Нэг хэдхэн суудл эзэлжүүл яах юм. Тэ угаасаа магадлал нь бол тэр талдаа л байгаа шүү дээ. Ман бол яалтчгүй одоо ингээл том юу эзлэн ан эзлэн нөгөө Монгол ардын хувьсгалтнаа бас байдгаараа л хаашаач хөдлөхгүй бас ингээл бид нар бол тэр дунд бол хамгийн ихний сонгуул энэ дээр бол нэг их мундаг олонх болоод одоо ялтай байгууллагууд хэдэн суудлаа авахар төлөвлөж байгаа прогноз. За бидний одоо магадгүй гэж бодож байгаа бол нэг 7-8 суудлал бол авчих болов гэж бол бид нэг найдаж байгаа. Бүлгээ байгуулчих юмсан. Тэгжээж бид нар энэ бодлогоо бол цаашаага хэрэгжүүлэх боломжтой болно шүү дээ. Тэрнээс 2-3 суудл эзэлжээл тэгэл одоо нэг ингэж явах нь бол бас яг нэг бодлын амжилт тий. Гэтэ бид нар бол нэг юм баг багаар энэ ахихыг бол бодохгүй байна. Бид нар манай улсад тийм хугацаа үлдсэнгүй. Аль болохоор хурдан энэ бодлогоудаа хэрэгжүүлж явмаар байна. За тийм тэгэхээр за ямар ч гэсэн баярлалаа. Тэгэхээр яг миний санаа зовж байгаа зүйл бол үнэхээр хөгжмөө мөнгө төлсөн хөгжмөө захиалдаг гэдэг энэ юмчил бол манай нийгэмд ямар хор уршиг учруулсныг бол энэ танаа намын залуучууд бол сайн ойлгож байгаа. Нөгөө юм нь болохоор хариу нэхээгүй тус гэдэг юм байхгүй болоод бас удаж байгааг хүмүүс бодож байгаа. Тэгэхдээ үнэхээр таны хэлснээр дийлэнх нь ядаж итгэл үнэмшлэрээ илсэж байгаа залуучууд байгаа бол та нар энэ жижигхэн асуудлаа энэ их хурлаараа шийдээд цаашаа өшөө том нэг сонгуул гэдэг зорилтоо тэрнээс цаашаа том зорилтууд дээр ингээ хөл нийлүүлээд сайхан алхах байгаа гэж бодож байна. Тэгээ би танд юу гэдгийг одоо тантай эсрэг байр суурьтай байгаа анхандаа мэдээж найзууд байсан одооч найзууд байгаа найдлаа доор чонд гэдэг юм уу лавга тэр залуучууд хандаад нэг үг хэлээч гэж бодож байна. Тэгээ хоёул нэвтрүүлэг өндөрлөө. За би бол яг өөртөө чинь санал нэг байна. Энэ бол төөртөх жижиг асуудал биш. Энэ асуудлаа бид нар 3 сарын 3-нд шийдэл явна. Тэгэхээр энэ дээр бол нэг ийм хувь хүмүүсийн хоорондох асуудал бол юм биш ээ. Энэ бол зарчмал яригдж байгаа. Тэгээ нөгөө талаас ч гэсэн бол ингээл зарчмын асуудлууд бол яригдж байгаа. Тэгээ энэ бол зөвхөн нэг хүний асуудал бол бас биш юм аа. Тэгэхээр энэ зарчмаараа зөв шийдээд цаашаага энэ улс орны итгэл найдварыг даагаад явах том улс төрийн хүчин болох энэ гараа маань бол ингэж эхэлж байгаа. Тэгэхээр төв хорооныхоо хурлыг амжилттай сайн зохион байгуулахад одоо нэмэр болоорой л гэж би нөхдүүдтэй захиж хүсмээр байна. За баярлалаа. Ингээд өнөөдрийн манай нэвтрүүлэгт одоо хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн нийслэлийн намын хорооны дарга Бат Оргил ирж оролцлоо. Сошиал медиа дээр үүсээд ингээд энэ асуудал нь түмнэр хилэлцэгдээд өөрөө. Тэгээд ингээд нээлттэйгээр хурж ирээд оролцоод энэ асуудлыг нэг нууж дарж харанхуй болон шийддэг биш. Энэ хэвлэл мэдээллийн өмнө нийт намынхаа сонгогчдын гишүүдийн өмнө ингэж зориг гаргаж одоо хурж ирж ярилцсанд баярлалаа. Энэ жишгээ битгий алдаа гэж үзэж байна. Баярлалаа, урьсан баярлж байгаа. За баярлалаа. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэдвүүд. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөлөөлөхөөс хар хайрцаг